За тэгэхээр өвөөгийн тухай яриад байна. Өвөө номер 2-ыг ярьж гэж байна. Өвөө номер 2. За. За тэгэхээр Ер нь үр балчрууд нялхсан хавьд гэр голомтод байгаа хамгийн хүчрэх орших магадгүй өвгөө. Тийм үү? Гэхдээ өвгийг атгадаг эмэг бүр амар хүчрэх. Яагаад гэвэл цайгаа өвөө туш ачдаг. Өвөө болохоор хүүхдүүдийг аавыг ээжийг тийм үү? Загинж дийлдгээрээ хүчрэх. Тэгвэл өвөөг загинж байгаа эмээ бүр амар хүчрэх. Гэхдээ тэр нь хүүхдэд сайхан санагддаг. тэгж байгаа нь. Эмгийнх нь үгэнд нь ороод за цайгаа ууй нүрээ угаая гэж байгаа тэр өвөг. Тэм хүч дорой хүмүүнд маш их нэмжин зөөлөн харагдаж. Тийм үү? Хүчрэх их бярдуу муу зүйлэд их хатуу санагдаж. Нөө сэтгэлийн ханан бий болоход чухал дүрэлтэй. Тийм байна. Би юунд хүчрэх нь бярдаж, би юунд бууж өгөх ёстой вэ гэдэг хэм хэмжээний хязгаар тогтдог. Тэр дүр нь өвөөнөр байдаг юм. Тийм. Эмээ гэдэг оршихуй бол ямар нэгэн инкрилдэг, ивэдэг бурханлаг дүрэлтэй. Бараг л бүх зүйл заа болж байдаг, бүх зүйл зээ болж байдаг орон зай учраас тэнд бол дахин шүтгэхийн хандлага өнөө ач зээ дээр чинь гараад ирнэ. Ямар ч авиараа гаргасан намайг ивэх нар ямаа гэдэг эмээ нэрийг чинь дахиад шүтээд эхэлнэ. Цаад засаг соёлын хувьд бол өвөөнөр жишг. Нэг ийм хоёр дүрэл амьдрандаа. Ер нь бол жишг дөрүүд. Ээж авийнхаа бол алдаа дутагдал авьяас бэлэг бүгдийн нүдэн дээр харж байгаа учраас хүүхэд ёс зүйн үүднээс надаас хүчтэй том биетэй гэдгээр найдгаас сэтгэлийнхээ мухарт айхайдас эмээдээс эцэг ихт тийм гүмбүс. Зодно гэж л айхаас, загна гэж айхаас итгэл бишрэл тэгээ хүн мөн чанараараа бол чамайг бол давнаа гэсэн сэтгэл зүй үүсдэг. Тэрлэхнэ барна гэдэг сэтгэл үүсдэг. Харин баршгүй дийлдэшгүй хоёр хүн чинь тэр хоёрын дээр байдаг өвөө эмээ хоёр болж таарна. Тийм байна. Тэгэд өвөө эмээ хоёр чинь ач зээгээс мөн чанарын шаардлага тавиад их тийм. Мөн чанарын шаардлага тавина. Тийм. Хүүхдүүдээс илүү зээтэй мөн чанарын шаардлага. Өөрөөр хэлбэл нэг удаа хүүхэд өсгөж үдсэн юм байна. Тийм үү? Өөр 90 жилэнд нь хүртэл нь өсгөж үдсэн юм байна. Туршлагатай. Учираас тэр ач зээ дээр чинь алдаа гаргах нь бага байдаг юм шүү дээ. Гохомжтой юм. Тэгээ энэ дээр бүх цаг үед өнөө өхөөрдөл сэтгэх үгээсээ болоод ач зээг хүмүүжүүлгүй болгох алдаа нэг талдаа гарна. Нөгөө талдаа бол хэрэг зүйтэйгээр мөн чанараа тэмтэрдэг эмэг болоод өвөг байх юм бол нийгэм соёлыг тэрчлэн удирдна шүү. Сайн. Тийм байна. За хоёр дахь асуулт бол ач болоод зээ нарыг яаж эрүүл байлгах вэ? Эднүүдийг яаж зөвхөн болох вэ гэдэг дээр өвөө эмээ гол анхаарлаа хандуулдаг тийм үү? Тэгэхээр тэр яг хүн бүрдээд ихэн хөвлөд байгаад нэгээс хоёр нас хүрэх одоо нялх үеийн дээр одоо өвөө хүн ямар байдлаар тэнд одоо өөрийгөө хөгжүүлэх ёстой юм бэ? Энэ чи шалгалт шүү дээ. Чи хүүхдээ хэр өсгөж хүний тухай хэр ойлголтыг авсан бэ гэдгийн шалгалт. Өөр дээр юм тийм үү? Чам дээр. Өвөө дээр. Тий, чи амьдралыг хэр гүн мэдсэн бэ гэдгийн шалгалт байхгүй юу? Ач зээгээ үзнэ гэдэг чи. Тэгнь. Эмээ бол астран тойгоолох үе талаас өөрөө бие дээрээ тээж үтсэн. Одоо ихэд зөвлөн зөв тэлдэг. Зөв үсгэлтийг. За тэгвэл эцэг хүн талаас нь сайн аав бий болохыг чи өөрийнхөөдөө зааж өгнө. Нэгдүгээр.
Тэг. Ингэснээр анх удаага аавч надад юм чухал билүү гэдэг мэдрэмжийг нөгөө хөвгөндөн өгөн шүү дээ. Нэг хүнд нүсдэг байна. Тэгж л нэр хүнд өсгөөсөд аав бол ээжийн ямар нэгэн зүйлэл байсаар байгаад сая хүүдээ зөвлөдөг нас буюу эцэгтэй зөвлөхийн цагт л нэр хүндтэй болж эхлэв шүү. Үдэн зөвшөөрөгдөх нь шүү. Үлэн зөвшөөрөгдөн. Тэр бас мэдэх ёстой шүү дээ. Нэгээс тэр яг нялх үеийн нөхдөв шиг мэдэх ёстой шүү. Тэгэхээр өвөө хүн тэрийг бүр зайлшгүй мэдэх ёстой юм юу юм? Одоо ойр зүрийн юм харгалж чаддаг байх нь ёстой тийм үү? Нялх үед нь нялх хөвч өвдөхгүй нэг ч байхгүй шүү. Тэр өвөө нарын хувьд эмээн байгаа бол тийм асуудалд зууралдах хэрэггүй. Хэрэггүй юу? Хэрэггүй. Ягаад гэвэл эмээ буюу эмнэн домнохон мэрэгжилтэн чин хажууд чин байхад тэнд нэг хотголдож эмигийн орон зайлуу халдаж байгаад өөрөө авахулах хэрэггүй. За. Тэгэхээр өвгийн хувьд бол боловсрол оюунлагын талбар руу илүү ажиллах хэрэгтэй байдаг. Дэвшлүүлж. Яг тийм. Өөрөөр хэлбэл 3-7 нас буюу шинжээ хүртэл өвгийн боловсрол хэмжигдэнэ. Тэнд орж ирж шүү тийм ээ. 3-7. Тэгэхээр 1-3 нас бол эмээгийн өмч. Тийм би. Энэ үдэ өвгийн өмч юм. 3-7 нас чинь өвөөгийн өмч. Яг гартаа атгадаг болол чирээд давхиж болох насан дээр чинь өвөөгийн өмч гарч ирж байгаа юм да. Тэгээд нөгөө юу хэр дагуулж яваад өвөнөр хүүхдээ хэвчэр хүмбэ гэдгийг тандаад идэг байх нь шүү. 3-7 нас. Дээрээс нь эцгийг бодох юм бол маш их амьдралын туршлагатай учраас олон нийтийн орон зай, нийгмийн орон зай, хээр талын орон зай бүхий талбарт хөтлөх чадвартай байдаг юм шүү дээ. Ажил дээр авч өчтдөг ч юм уу тийм нийгэмшүүлж байна шүү дээ. Өөрөөр юм харуулдаг хүүдээ. Энэ бол чиний туулах амьдралаа гэдгийг жишг орой толготын орой байна уу, уулсын их орой байна хамаагүй. Ер нь өндөрлөгийг хүүхдэд харуулдаг. Өгөөнөр. Тэгэж байж хүүхэд тийм үү. Өөрийнх нь амьдралыг байж болох хамаагийн одоо өндөр орон зай юу вэ гэдгээ мэддэг юм шүү дээ. Тэгээд нөгөө ажил дээр нь дагаад очих өвөгийн хүмүүс хүндлээд байхаар тэр хүүхч гайхах шүү дээ. Тэр мэдээлэл орж ирж шүү. Тэгснээр нийгэмд би чухал хүн болмоор байна гэдэг мэдрэмж сууж. Тэгээд нөгөө сайн хүн, чадвартай хүн, удирдагч хүн болмоор байна гэдэг сэтгэл тэнд сууж ирдэг. Их чухал юм. 3-7 наснд. 7-оос дээш наснд өөрөө хүрдэг юм энэ оройд луга. Одоо чи билээс наашаага мац гэж сургах цаг ирнэ. Тэр болтол чи ямар толгод руу явах гээд байгаа юм. Ямар өндөрлөгт байж болох вэ гэдгийг танилцуулдаг юм шүү дээ. Тэрийг ганцхан өвөд хийх юм шүү. Тэрийг өвөө л хийж чадна. Ягаад гэвэл аав өөрөө толгодоо эзлээгүй байгаа. Тийм байна. Өөрөө өндөрлөгт хүрээгүй байгаа хүний хувьд чадахгүй. Тэгээд өвөнөр ач болоод зээ хүүгээ дагуулж ажил дээрээ очих их дуртай байдаг. Учир нь тэр хараад ирдээ найс нөхдөд дотроо авч явах дуртай байдаг учраас хээр авч явах дуртай байдаг учраас тийм. Мөн өвөөгийн нийгмийн харилцаа эцгийг бодвол илүү өргөн талбартай. Дээрээс нь ямар өвөө байна түүний нийгмийн давхарга үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн удирдагчдын бүлэг өнөө шин залуу үеийг авчирснаар тэд нар чинь бас ач зээнэрэн үүсвэж ивгэрэний хамтарлын ирээдүйн нэгдлийн орон зайд хэлж байдаг. Танилтай болгож өгнө. Танилтай болгоно. Үеийнхээ хүүхдүүдтэй бас найзлах нь хоёр өвөгийн хүүхдүүд найзлсан тийм тохиолдол их байдаг шүү дээ, тийм ээ. Байдаг. Ялангуяа хаатын хүүхдүүд бол их байдаг. Тэгэж хоёр улсын эв тогтох хэмжээнд хүртэл удирдах шүү дээ. Жишгэн тойрол эсвэхэ хоёр яагаад хоёр их хан байж аж тийм их бие биенээ нөлөглөж байсан. Тийм үү? Нэгнийгийн эзлэх сонирхолгүйгээр яагаад их тэгж бие биедээ тусалдаг байсан мөрн хоёр өвгийн ачнаар уучаараас гарч ирж байна. Тийм байна. Манай хүндэтгэл үүссэн ба шүү дээ. Хар багаас нь тийм үү? Тийм. Тэр бол 3-7 наснд үүссэн мэдрэмж шүү дээ. Тэрийг хүн алддаггүй юм. Алддаггүй. Тэгээ амьдралын ерөнхийд хүрч болох боломжит орон зайг үзүүлээд ирэхээр хүүхэд тийм үү? Дор байна,
дээр байна гэдэг мэдрэмжэн олоод хэмжигдэхүүний дундаж нэгжин таньчихдаг юм шүү дээ. Би муу амьдарч байна, би сайн амьдарч байна гэдгийг анхны төсөөлөл хэлбэр шин шүү дээ. Тэнд бий болдог. Яг тийм. Ухамжтай юм. Энийг эцэг их өөрөө үүсгэх боломжгүй. Яг л тэд хоёр бол нийгмийн тэмцлийн эд үе дээр явж байгаа. Толгодын эзэд бус гэдэг учраас харах орон зай, өсгөх орон зай авчигдмал юм. Тэгэхээр илүү хүчрэхэг бөгөөд чин сэтгэлтэй байх боломжтой нийгмийн өндөр идэвхтэй хүн нь ертөл өвөө байна шүү дээ. Эмээ бол гал голомтын хаан шүү дээ. Тэрүүгээр бол нэг ч хүний эрүүл мэнд ямар байх вэ гэвэл идэх олноос нөмсөх хувцс бүхнийг мэднэ. Тэгээ гэрээс их гараагүй учраас нийгмийн харилцаа эмэгтэйчүүдийн хувьд жижиг байдаг. Эрчүүд олвол нөхөрлөж чаддагаараа нийгмийн олон өндөрлөгийг бие биеийг харах мэт зэрэгцэн оршиж чаддагаараа хүүхдэд нийгмийн анхдагч хүсэл эрмэлзэл биеэн авч явах соёл миний нийгмийн чиг урсгал яаж урсаж солигддгийг мэдрэмжийг өгдөг юм. Тэгтээ энэ боловсрал биш мэдрэмж. Мэдрэмжтэй. Энэ мэдрэмжэн дээр л боловсрал нэмэгдэж байж тухайн хүн нэгж шат бүхний охийг мэдэрдэг юм. Тэрийг мэдэхгүй хүн бол өсөөд байгаагаа ойлгодоггүй, унаад байгаагүй тандгүй бол баагаар өнөө хаягдал ирж үдчих өгсөн шүү дээ. 3 охид дээрж адилхан. 3-7 насны үед одоо өвөөгөө дагаж яваагүй хүүхдүүд бол хамаагүй өөр мэдрэмжээр нийгэм харилцаанд буюу одоо нэг сургуульд орох нэг үеийнхэнтэйг нийлдэг шүү дээ. Тэр үед нэг ялгараад идэгэн энд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл нийгэмд биеэн авч явах чадвар сураагүй хүүхдүүд өвөөгөө дагаж үзээгүй хүүхдүүдээс гарч ирдэг. Тийм. Гэрийн хороонд байсан мэт. Гэрийн хорооны хүүхд юм байна да. Тэгвэл энэ алдаагаа ач зээ дээрээ засах биш үү? Тийм. Ухамжтай юу? Тэгэд тэр өвөө бие яаж авч явж байна? Тэндээс шууд үлгэрлэн дуурайна шүү дээ хүүхэд. Хуулдаг тийм үү? Хуулбарлдаг. Тэгээ их манлайлагчдын өвөөнөр их бас хүчтэй хүмүүс байдаг. Аав нь тийм шалахгүй юмтай байгаад байна. Жишг нь Хувилаас эцэн хаан, Чингис хаан хоёрын явдал тийм шүү дээ. Яагаад Чингис хааны хөвгүүд дээр их гүрэн байгуулж дийлэхгүй хэрнээ ачин үед хүссэн хэмжээгээр нөгөө анхны зорилго дүүрв. Өвөөгийн хүсэл биелв. Дагуулж явсны ач. Чингис хаан ач зээнэрэн дагуулж явж улс төрийн мэдлэг, ноёдын явдлыг харуулж байсан нь хамт өссөн ноёдтойгоо тэрсэж байсан эцгээс давж сэтгэхэд хүргэж байгаа юм. Илүү ухаан суулгасан биш. Илүү гүн ухаан сууж, илүү хашир, илүү алс сэтгэлгээ үүсэж байгаа юм. Ухамжтай юу? Ухамжтай. Гэтэл Хувилаас эзнээс хойшоогоо тэр Монгол ёс хятад соёлоор тийм үү зөрчдийн соёлоор нөгөө хааны хүүхдийг эцэг эхээс нь хагцаан өсгөдөг муу явдалаар хагцаачаар дараагийн хаануудын уналт эхлээд байгаа юм. Тийм бэ. Алдаан тэн дээр үү? Алдаан тэн дээр байна. Хэрвээ Хувилаа хаан ач хүүгээ хөдөлдөг байсан бол энэ алдаа цаашаа явахгүй тэр уламжлаад явна шүү дээ. Тийм үү? Уламжлаад хүчрхэг гүрэн улс цаашид орших байсан. Тийм байна. Гэхдээ Хувилаа маань Чингис хаанаас тийм өвийг авсаж тэндээс авснаа мэдхээргүй баг насны байсан учраас энийг өвлүүлэх ёстой гэдгээ ухамсарлаагүй. Тэгж өвлүүлдгийг ойлгоогүй алдаа гарчиж байгаа юм. Ухамжтай юу? Яг нэг эцэг нь толгой хон чинь баг багт өнгөрсөн учраас яг тийм. Ач зээгээ дагуулаарай гэдэг үгийг хэлж амжаагүй тасарчиж байгаа юм шүү дээ. Тэгэхээр өвөө тасархын гол муу явдал нь хичнээн авгуу ялалтаас уналт руу чиглүүлждэг. Тийм үр дүнд хүргэнэ. 3-7 насны үеийн мэдрэмжүүдийг цааш нь өнгөлөд явах өвөөгийн
юу тасарч идэх гэсэн үг шүү дээ. Яг тийм. Тийм учраас Өвөөгийн нөөлөг нөмөр нөмөр тасарч байна гэсэн. Тэгэхээр 3-7 насны балчирда юун дээр нь анхаарна гэхээр эрүүл мэнд гэхээс илүү эрүүл мэндийг имээдэн даатгаж тийм байна. илүү оюунлогийнх нь төвшөнд ямар хүн байж ямар давхрахт амьдрах вэ гэдгийг нь чиглүүлээд өгсөн нь дээр. Яг л эцэг эхийн өөрөө тэмцлийн орон зай амьдарч байгаа учраас хүүхдийнхээ боловсролд тийм ч гүн анхаарч чаддаггүй. Тогтсон амьдралтай тийм үү хэм хідэн зоосноосоо илүүчлэх чадвартайгаар өвгөө нь боловсролд нь анхаарсан нь дээр байна. Тэгэхдээ яг ямар боловсрол хэрэгтэй вэ гэдгийг амьдралын туллаасаа мэддэг учраас тэрийг өвлүүлэх нь эцэг их боловсрол сонгосноос илүү гүн байдаг. Илүү ч онох бах. Яг тэр нөгөө хүүхд болоод зээ хүүгээ хажуудаа хөтлөд явж байгаа тохиолдолд бүх мэдээллүүд нөгөө ороод очиж шүү дээ. Тийм учраас оновчтой байх нь ааваас илүү баг. Ааваас илүү байна. Аав бол энэ юу вэ гэдэг л зүйл дээр байгаа учраас хүүхдэд боловсрол сонгох чадвар байхгүй. Нөгөө нийгмийн урсгалын тийм үү нөгөө хүнд тохирохгүйгээр хилтэй байх ёстой, хөлтэй байх ёстой гэдэг урайгаар хүүхдэд хүмүүжүүлээд байхаас яг биеийн онцлог, сэтгэлгээний онцлогт нь тулгуурласан боловсрол өгдөг. Өвөө хүнийг ерөнхийдөө өөрийн биеэр туулаж дүүргээд нэг хүмүүнийг өөрийн дэрэгдээс өсгсөн учраас хүн таних чадвар өссөн. Тийм учраас тэр балчир дээр ирээдүйд амьдралд нь халамжуулах боловсролыг сонгох чадвар өндөр байдаг юм шүү дээ. Тэгээ анхны нэг талаа байна шүү дээ. Өвөд найддаг, өвөө байгаа тохиолдолд аав хүн өөрийнхөө хүүхдийг өвөд найдад орчд юм биш үү? Зарим тохиолдолд. Зарим биш өөрн тэгдэг. Өөрн тэгд юм тийм. Тэр бол алдаа шүү дээ бас тийм ээ. Алдаа гэхээс илүү толгой дээр нэрэхгүй бол амар зүйл шүү дээ. Тийм үү? Яг өөрийн толгойгоор хариуцаж өр хүүхэд өсгөөгүй бол эр хүн бол яг анхны хөвгүн дээрээ бол айдаг. Анхны хүүхэд дээр айдастай байдаг. Тэрийг эхнэр нь мэддэг тулдаа л алгуураар дасаж. Тэгээд за одоо сургая гэхэд нөгөөх нь хүнтэй сууж идэг байхгүй юу? Хэцүү шүү дээ. Энийг тэгтээ зам гэж ойлгож болох уу? Яг уу зам гэхээс илүү нийгэм өөрөө ирчүүдийг тийм болгоод байгаа юм. Маш их ажлын дарамт, цагийн хуваар гэр бүлээс хол байх шаардлагыг хамтын амьдрал эр хүнд үүсгэдэг нь бол байгаар тийм нөхцөл бүрддэг. Хэрвээ нийгэмшээгүй эр хүний хувьд бол хүүхэдтэйгээ илүү дотн байх боломж үүснэ. Гэтэл нийгэмшээгүй эр хүн гэдэг нь өөрөө тэр голомтын сүрэл учраас бас үр хүүхдийг чиглүүлэх чадвар унчихдаг талтай. Сонирхолтой. Ялгаж санаж юу вэ? Тэгэхээр өвөөгийн хувьд бол нийгмийн идэвхтэй хэрнээ цагийн хуваар гаргаад тийм үү хизээ би завтай хизээ би завгүй болохоо зохицуулж чаддаг учраас ач зээд эр хүний талаас нь боловсрал өгөх боломж үүсээд байгаа юм шүү дээ. Ухамжтай юу. Тэгээд өөртөө давуу эрх тодорхой хэмжээнд үүсгэж чадсан учраас тэр нөлөөллөөрөө л эр хүний жишгийг үүсгэндэ нийгэмдээ. Тэгжил аавд туслахгүй бол голомт мөхлөө шүү дээ. Тэгэхээр энэ орчин үед бол энэ юунууд их илбэг болчихлоо. Галын зээнэр. Тэгэхээр галын зэг яаж одоо цааш нь өвөнөр ингэж шууд удам залгаж цааш намж явдаг тэр ухаанд аваа явчихдаг үү? Охиноо хүмүүжүүлж чадаагүй эр хүний зовлон чин галын зээ шүү дээ. Тиймээс ял гэж авах хэрэгтэй. Тэрийг бүр чи охиндон тийм үү эр хүнийг таних нүд эр хүнд итгэх жишг үүсгэж чадаагүй харилцаа дутасны холбоогоор охин чинь амьдралын алдаан хийж галын зээтэй болж байна шүү дээ. Тэгвэл танаагийн үед тэр ирчүүд нь 30% нүгдэг гэсэн тэр тохиолдол. Харин 30% биш дээ. Танаа үед чинь 70% галын зээтэй. Амар. Таны үед 30% байсан юм уу? Манайд бол 30%тай. Манайх 70%. Танаа 70%.
Өөрөөр хэлбэл 100 эмэгтэйгийн 70 салалтанд үсгэж эцэг их дээр хүүхдээ өсгөж байна. Галын зайгүй болцлоо дээр. Бүр нөхөртөөгөө хамт галын зай болж шин амир. Нөхөр галын зай бодоод ирнэ. Тийм битээ. Тэгэхээр 70% шүү дээ. Чаавас хий. За 4-5. За хамтаага нөхрөдөг галын зүй болсон гэж шүү. 105.